Babs маань байна. За энэ удаагийн бичлэгээ би аюу юм special setup-тай хийж байна. Яа тэгэхээр Instagram дээр poll явуулаад бас нилээдгүй хүн яг нөө төрсний дараах одоо сэтгэл санааны байдалтай тиймэрхүү юмны талаар ерөнхийдөө бичлэг үзхийг хүсэж исэн байна лээ. Тэгээ тийм бас саналуу зөндөө ирсэн. Тийм болохоор энэ бичлэгээ би хүүгээ онтолчаад нойлынхаа өрөөнд яадвал манай гэрээ хамгийн чимээгүй хэсэг заяа. Тэгээд ингээд айгу гой уух юмтай царараа. Гэхдээ энэ wine биш, энэ бол apple juice байгаамаа. Тийм. Тэгээд wine гэ бодоо уучвал wine заяа гэж. Тийм болохоор та нар энийг ингээд сонсохоор одоо ингээд сонсож байгаа бол зөвхөн wine-ы классанд ундаа хийж ингээд хамтдаа ухаад сонсоод бас гоё яхаа. Найзтайгаа ярьж байгаа юм шиг сонсоорой заяа. Нэ хань олдог бичлэг гэдэг шиг яг тийм бичлэг хийх гэж байна. За нэг уучи. Тулгый. Cheers. За энэ компьютерийн гэрэл бас асууж унтраад. За төрсний дараах хүмүүс аягүй ихэд сэтгэл готрол тий. Би яг өөрийнхөө кейс дээр ярих гэж байгаа шүү заяа. Тэгэхэд хүн хүнийх өөр байгаа. Гэхдээ надад бол би ингээл бичлэг хийгээл амар цуглаг, амар завтай юм шиг тий. Ингээл амар их юм амжуулаад байгаа юм шиг. Ер нь харагддаг юм шиг байна. Тэгээд бас аягүй жаргалтай байгаа юм шиг харагддаг юм шиг байна. Гэхдээ ингээд цаана бас зөндөө юм болч идэг. Тэгээд яг над шиг мэдэрж байгаа хүн байвал та нарыг ганцаараа биш шүү гэдэг үүднээс би энэ бичлэг хийж байгаа байхгүй юу. Би яг анх бас ингээд амар ганцаараа л яг үнэхээр зовоод байгаа юм шиг. Тэгээ ганцаараа л ийм байдалд орсон юм шиг мэдрэмжүүдийг амар их аваад тэрнээсээ болж амар их ямарч ирсэхгүй. Тэгээд сүүлд нөхөртөө амар сайн ярилцаа. Тэгээд нөхөр маань чи ганцаараа биш шүү гэдгийг аягуулсан ойлгуулж өгсөн болохоор одоо ингээд зөвөр тайлбарлаж өгсөн учраас ерөнхийдөө айгуу зөвөр хүлээж авдаг болсон. Тийм. Тэгэхээр хэвлээ энэ талаар ярилцъя заяа. Ер нь энэ бол амар ингээм сэтгэл зүй гэдэг бол ер нь өөр ингээм амар сенситив буюу айгүй юм эмзэг сэдв штэ. Мэдрэмтгий хүн мэдрэмтгий байдаг юм сэдвэнд. Би болохоор өөрөө айгүй юм psychological тийм сэтгэл зүйн талаар юм амар уншиж судалдаг бүр амар дуртай хгүй өөрөө. Тэгээ бүр миний жинхэнэ өөрийн маань одоо хувийн инстаграмын ингээд bio дээр нэгээд би өөрийгөө psychologist enthusiast гэж бичсэн байдаг заяа. Бүр ингээм сэтгэл зүйн одоо тийм сэтгэл мэдрэлийн юмд ингээд иймэрхүү судалгаа энэ төр амар унших дуртай би. Тийм кино энэ төр унших дуртай. Тэгэд ингээд кино юм хүм нэвтрүүлэг энэ төр үзэж чад нэг юм шин терм ухагдах энэ төр болоод авчвал тэргээ бүр ингээд уншаал судлаад энэ яагаад гэдэм бол юунаас болд юм бол тийм ингээд уг үндэс нь юу юм бол энэ тэргээд. Тэгээ дээрэс нь одоо нөгөө хүүхдтэй болсон чинь миний хамгийн их ингээд одоо бодоод байгаа юм гэх юм уу. Хүүхдийн сэтгэл зүй гэдэг өөрөө бүр ямар хүн бүтээх те уг үндэс суурь нь бүр маш чухал. Тэг ингээд хүүхэд гэдэг чи өөр ингээд цав цагаан цаас төрж гарч ирж байгаа штэ сэтгэл зүйн. Тэрэн дээр одоо ингээд огт харт холб суулгахгүйгээр өсгөх ямар ч боломж байхгүй. Тийм зүйл амьдрал дээр хаач байхгүй. Ямар те хэр том баг эсвэл ингээд те ингээд гүн одоо эсвэл юм шайлуу буюу юм тиймэрхүү одоо сэв суулгах нь одоо бидний ажил болж байгаа байхгүй юу. Мэдээж одоо нийгмээс энэ төр гэдэг өрчнөө юмнаас шалтгаалгач гэсэндээ 3-4 зөндөө этгээдүүд байгаа ч гэсэндээ яг энэ ихний хүүхдийн нэг 2-3 жилийн амьдралд тэг ингээд үндэс суурь бүх юмыг тавьж өгөх үе дээр сэтгэл зүйн эрүүл мэндийн үндэс суурь мөр бүх юм гэсэндээ бас яг энэ үед ингээд сууж өгөх үе дээр эн чи яг ээж авахын ажил байгаа даахгүй юу. За гих мэтчлээ ингээд ботхоор энэ сэтгэл зүй гэдэг өөрөө бүр амар гүн сэдв заяа. За би ер нь жирэмснийхаа сүүлийн 3 сард амар хямарсан байхгүй юу? Бүр хямрал нь миний хувьд бол бүр нэлийн гүн тэгээд айгүй юм юу гэх ширүүн хямарч исэн гэх юм уу? Би бүр амар ааштай болчихсон. Тэгээд ерөөсөө ингээл нэг юм болоод шууд уйлчдаг. Нэг юм болоод бүр ингээл орилол ингээл амар стресстэй заяа.
Гэтэ ингээд өөрөө тэрийг удирдах чадахгүй бүр ингээд болохоо байгаа сэтгэл зүйчтэйгээ ярьж байгаа байхгүй. Би чинь нэг сэтгэл зүйчтэйг одоо баг 2 3 жил ер нь бол яриад явж байгаа. Яг ийм тогтмол нэг ярьдаг хүнтэй би хамгийн анх Австралид ирэхдээ ярьж эхэлжсэн. Тэгээд тасралтгүй явсаар одоо тэр нь ингээд тий тасралтгүй гэдэг нь ингээд би ингээд өдөр болгон 7 хоног болгон сар болгон ярихгүй янз зөхгүй юм чи ингээд тэр хүн намайг за чи тэзэнийг ярих ер нь хэрэгтэй шүү, ер нь яриул зүгээр ээ гэж хэлсэн үед нь ерөөхдөө яриа явдаг. За тэгээд жирэмсэн үед маань угаасаа ингээм айгүй юм угаасаа надад айгүй анхаарч байсан байхгүй ингээд жирэмсэн үед бас мэдээж гормон шифт энэ явагдаад маш их зүйл болдог тийм болохоор тэ ингээд ярилцах юм байвал одоо ингээд ярилцсан зөндөө ингээд төрж байгаа бодлууд нэтэрээ дээрээс нь жирэмсэн байхад надад маш олон хинт чилж байгаагүй зөндөө л асуудал гарч исэн. Гэхдээ би энийг тэр дээр хэлэхгүй яадаг гэвэл бүр хитрхи хувийн бүр нэлээд их асуудлууд надад байсан. Гэхдээ яг бас тэднээс болоод хямарсан уу гэвэл би мэдээж тэднээс болсон нэг 10-20% нь тэдний одоо юм байсан. Гэхдээ мэдээж ингээд хамгийн том юм чинь ингээд нөгөө гормон ингээд айгүйх ингээд өсөд өөрчлөгдөд байгаа байдал. Тэгээ дээрэс нь том гидтэй болох тусмаа ингээд бүр амар стресстэй ингээд нөгөө өмнө нь зүгээр л хийж чаддаг байсан зүйлийг би хийж чадхаа болохтой амар стресстэйсэн юм шиг байгаа. Ингээд өөрөө амьсаа өмсөж чадахгүй болол, өөрөө гутлаа өмсөж чадахгүй болол, тонгоож чадахгүй болол, нэг тонгоогоол босоод ирэхэд бараг ятгарчдаг болчдөг ч юм уу. Тэгэл ажил амжуулж чадахгүй байгаадаа амар стресстэй байсан байхгүй юу. Тэгээ дээрээс нь би жирэмсэн багтаа төрөх нилийн төхөх үедээ 7 сартай байхдаа нөгөө айлцсан шалгалт виз гэл тэг ингээ гадаад амьдрын гэдэг чинь ингээл нөгөө зүгээр л ингээл гаднаа амар гоё байгаад тэр цаанаа ингээл өчнөө асуудлууд чинь ингээл виз мөнгө төгрөөг тэ одоо ингээл цаашаа одоо юу гэдээ ер нь ингэ маш их юмнууд байгаа ш тий ажил төрөл яах вэ яасан ийсэн ингээд цаашаа бүр зөндөө юм байгаа заяа. Тэгээд энэ болгон чинь мэдээж тодорхой хэмжээгээр надад нөлөөлсөн. Тэгээд тийм учраас ерөнхийдөө миний хувьд бол төрөх нэлээд төгсөн үедээ би стресстэй байсан. За тэгээд төрлөө миний яг одоогоос харахад яг generally ерөнхийдөө шүү би яг детальчилж дараа нь ярих чинь. Ерөнхийдөө миний төрсний дараах сэтгэл зүйн байдал яаж явагдсан бэ гэхээр заяа. Одоо би 4 сар болчлоо төрөөд. Тэгээд миний анзаарснаар би эхний 1 сар ямар ч юм хямрах завгүйгүйсэн заяа ингээд хүүхэд маань надад ингээд шинэ байгаа штэ. Тэнгүүд муухай юм да тэг. Гэхдээ ингээд яг үнэхээр би ингээд хямрах завгүй, уйдах завгүй байсан заяа. Хүн уйдахаараа хямардаг байхгүй. Ингээд юм бодох завтай болохоор яг үндэ хүн амар хямардаг. Тэр үл ингээд бүр угаасаа хүний ингээд яг тархины ингээд юм баг ажилдаг юм зарчим шиг юм байна заяа. Тэнгүүд яг үнэхээр тэгдэг хүмүүс байж болно шүү. За тэр тэг заавал битгий амар муухай цохоо юм бичиж амар хүмүүнийг загинж орж ирээрээ би гуйж ийн яаж хөл энэ угаасаа өөр амар юм sensitive topic учраас би бас энэ дэр янз бүрийн муухай комент уншиж үнэхээр шанал манаггүй байна. Тэгээд эхний 1 сар яг тийм байжгаад 2 дахь сараас ерөнхийдөө ингээд баг зэрэг нэг юм тасалтын яг юм transitional голын үе явагдаж байгаа хгүй ингээд тасаад байгаа юм шиг. Яг ингээд тасаад байгаа юм шиг, тасгүй байгаа юм шиг ерөнхий тийм нөхцөл байдлууд явагдсан. Тэгэл яг 3 сараас эхлээл миний яг хямрал эхэлсэн заяа. Яг төрсний дараах хямрал нь бүр яг утгаараа мөн энэ бол би нэг одоо утахгүй яг сэтгэл зүйчтэйгээ цаг аваад яг ярилцаад ерөнхий ингэ нөхцөл байдлыг шийдэх гэж байгаа. Гэтэ тэрнээсээ өмнө бас та нарт яг юу болоод байгааг хэлээ. Тэгээ дараа нь ингэ ярьсныхаа дараа бас ингэ ингэсэж тэгсэж нэрээ тэр асуудал чинь ингэ ярил бас гоёх гэж бодод. За мэдээж хүн болгон энийг туулах албагүй. Хүн болгон ийм postpartum depression буюу төрсний дараа хямрах албагүй байхгүй юу? Зарим хүмүүс үнэхээр хямардаг хүмүүс байдаг гэсэн. Гэтэ маш цөөн хөв. Тийм хүмүүс мэдээж одоо юу гэдэг өөрийгөө ингээд ерөнхий ингээд амар сайн менеж хийдэг сэтгэл зүг ингээд одоо нөгөөсөө зэн гэдэг штеп бүр ингээд би яг ингэж хэлмээргүй байгаа ч яг үнэхээр баг ингээд гэгэрцэн сэтгэл зүйхээ учрыг олцсон хүмүүс яг үнэхээр ингээд хямардаггүй. Үгүй бол тодорхой хэмжээгээр ер нь бол хямрал их бага хэмжээгээр явагдана. Бага хямардаг хүмүүс мэдээж байгаа тийм үү? Жохон хямардаг хүмүүс. Ер нь гэхдээ ихэнхдээ энэ postpartum depression бол удаан үргэлжилдэг. Хүний амьдралд байж болох хамгийн удаан үргэлжилдэг. Тэгээд яг аюултай үедээ маш аюултай нэг биш
одоо нэлээ хідэн бие бүрэлдэхүүнд ингээ хамааралтай байдаг учраас одоо хүүхэд ч юм уу тийм учраас тэд нартай ингээ бас ингээ одоо айгүй ингээ хүнд кейс дээрээ шүү ингээ life threatening буюу амьд ч хүрэх аюултай хэмжээний тийм амар одоо depression, сэтгэл зүйн одоо нөхцөл байдал гэж ерөнхийдөө хэлэх гээд байна. Сэтгэл готрал. За миний хувьд яг тэгээд 3 сараас эхлээд хямраад гэхэр чи би одоо хүртэл яг хямарсан л аахгүй. Тэгээ хэлэхээр энэ төрөд идэв ба. Тэгэд яг хоо хямарсан тэг заавал уйлал унжаал харагдахгүй шүү дээ. Энд чинь янз бүр одоо нэг ийм бичлэг байдэн шүү дээ. Ингээ ээжүүд ингээ одоо дотор ингээ би амар хямраад надад амар хэцүү байна гэж байгаа ирнэ гаднаа ингээл хөрөх юм хийх ёстой юм хийсээр л байдаг. Хямарсан ирнэ. Хүүхдээ авсаар л, нойргүй хонсоор л, сүүгийн найруулсаар л тэг хүүхдээ уйлахаар нь тэрсээр л одоо юу гэдэг гэрийнхээ ажлыг хийсээр л, хоолоо хийсээр л ингээ хүүхдээ хайрласаар л тэг ингээ бүх юм хийхийн үед л хийсээр байдаг. Гэхдээ тэр хүн дотроо ингээ амар шаналаад байдаг тий. За одоо яг ингээ үнцээр рүү орохоос өмнө нэг cheers хийж хий. Чан. Тэгж үгүй. Тэгээд хэдүүлээ нэг apple juice wine гэж бодоол уучвал тэгэл wine штэ. За. Ерөнхийдөө зөө энэ ингээд гэрлийн ас унтраад байгаа юм штэ. Би урдаан компьютер тавьсан ингээд ярих юмнуудаа нөгөө ингээд бэлдсэн байхгүй. Бэлдсэн ингээд ерөнхий яг мартахгүй тул бүгд ингээд чагсаацсан. Би өөрийнхөө юу туулсныг. Тэгээд нөгөө тэрийг ингээ харахын тулд урдаа ингээ тавьсан чинь ингээ brightness нь ингээ асч унтраад гэтээ that's okay. Та нар ерөөхдөө гоё сонсороо за энийг би үс ямар нэг юм хүм үзүүлээд байгаа ш та нар. Тэгэхээр үзээд яхаа зүгээр сонсчихгүй. За тэгээд гол ярианд орох сэртэл баг 10 минут явцсан биш. За хэдүүлээ ингээ ярьж эхлэе. Миний хувьд ингээ эхний шууд төрсөн өдөр бол угаасаа ингээд юм ухаан санаа манаа ингээд урж гараад нэг хямрах мамрахтай мантай заяа. Тэг би ингээд хүн би яг хизээ ээж гэдгээ амар мэдэрсэн гэж ингээд би ээж болцсон юм шүү дээ. Би хүүхдтэй алдсан юм шүү дээ гэдгээ би мэдээж төрсөн шууд эхнийхээ өдөр мэдрээгүй заяа. Тэрний маргааш нь би мэдрээгүй. Тэгээ би тийсэн чинь имлэгт байхад second night syndrome гэдэг юм болсон байхгүй юу? Тэр амар сонирхолтой заяа. Би ихт энэ талаар судалгаа арай олж уншиж чадаагүй байгаа. Яг л би нэг амар сонирхоод байгаа. Айгуу сонирхолтой санагдаад би юм мэддэггүй байсан чинь төрөөд яг 2 хонж исэн чинь яг тэр өдрийнхөө шөнө ороогоос эхлээд манай хүүхд бүр ингээд зүгээр унтаж иддэг байснаа амар уйлаа заяа. Бүр ингээд дуугаа болохгүй уйлаад. Тэгээд ингээд нөө өсөд байгаа юм болов зангаад байгаа юм бол яг үндэ ингээд амар сайн сүйдэл ингээд байгаа хэрнээ тэрврүүлэх гээл уйлал заяа. Бүр ингээд сонин нэг ахуулч сурцсан гэдэг шиг одоо ч дөнгөж 2 хоногт өгчтэй. Тэгэл ингээд тэрврүүлээл дулаан гар дээр унтах гайл дараад байгаа юм болов уу гээл ингээд амар хямрал би ч бүр ингээд яг тэр шүн ингээд яг бүтэн нойргүй онцсахгүй. Та нар тэгээд ингээд төрсөн ээжүүд бол мэдчих штеп. Эмнэлэгт ингээд одоо шарах марахтай тий одоо ямарч байдлаар төрсөн байсан ямар нэг байдлаар шарахтай байгаа л да шарах юм хүмтэй ингээд тий ингээд төрөгч угаасаа амар процесс хүнд процесс явагдчихж байгаа. Тэг ингээд амар энерги алдсан юм үедээ ингээд хүчгүй болцсон үед ингээд нойргүй оноол тий ингээд хүүхд ингээд тэрврээд аргадаад яг энэ байдал бол би ингээд зүгээр юу гэдэг гэрийн даалгавраа хийж исэн бол ч юм уу ажиллаа хийж исэн бол ч юм уу за стилээд аим биш заяа биш гэл хаяал мунтаж чадна тийм үү хүүхдийг би тэгж чадахгүй яад бол тэр чинь миний хүүхд тийм үү тэр бүр амар заяа би яг тэр шүн вау би ээж болсон юм биш үү гэж яг анх мэдэрсэн за яад бол надад унтах хэрэг байхгүй би амар унтмаар байсахгүй амар ядраад тэг унтаж чадахгүй. Тэг манай нөхөр ингээ бүр хитэн хоног нойргүй явцсан. Бас ингээ хүрх юм бас ингээ нойргүй заяа бит хоёр хамт. Тэгэл ээлжлээл, тэврээл, хүүлээл тэг ингээл хуурайлал ингэж тэгсээр ингээл арай гэж өглөө өөрийн 4 5 болгоол нэг хэсэг унтаал 3 4 цаг унтаал тэгэнгүүт нь тэгэл жоохон унтуулаад тэгээд нэг арай тэр синдром гайг болсон. За тэр болохоор ингээд яадаг синдром бэ гэхээр одоо хүүхэд шинээр дөнгөж хороод л хэдэр мэдлээд тэг ингээд эхний шөнөө бол ингээд одоо юугаач мэдэхгүй байж байгаа л ингээд өнгөрөнгөтэй хоёр дахь шөнөө би ээжийнхаа гидсэнд байхгүй байгаа юм биш тэг гэдгийг мэддэг гинэ гинт ойлгож ухаардаг заяа. Тэгээл ерөөсөө ингээд туггүйтэд эхэлдэг гэсэн за. Ингээд тэ ээжийнхээ гидсэнд амар гой тулаахан байсан чи юу ингээд амар муухай хүүхд амар муухай газар ирчвэ энэ төр гэл хүүхдийг тэгж бодд юм шиг байгаа амар хөөрхөн. Тэгэл
одоо бүх юм ингээл тухгүй те ингээл ээжийнх нь гэж нь гой дулаахан зөөлхөн байсан бол одоо ингээл нэг мэдгүй нэг муухай таавнд ороцсон ч юм уу үлгийдсэн хамаг би гарын ингээл хүлж мүлцээ яах гээд байгаа нь мэддэхгүй амар сонин газар аваад ирсэн гэрэл мэрэлтэй те ингээл амар төвхтэй тэгэл ингээл хоолунд ингээ бүх юм амар өөрлөж байгаа шүү дээ ингээд амьсгалахтай уушиг муушиг хөтөл ингээл өөр болол тэгэд бүх юм өөрчлөлт өдрингүүд хүүхэд ингээ амар шоконд ороод тэр 2 дахь өдрөөс ингээ бүр амар ууртаа алчдаг гинэ. За тэгээд тэр шүн тэгэж өнгөрсөн. За тэгчээд хүмүүс талахаар бас нэг нийтлэг амар. За миний одоо ингээд 2 дахь шүний синдром юм. Гэхдээ би энэ үед бол хямраагүй шүү зөө. Зүгээр яхаа ингээд яг анх вау надад одоо л би ингээл унтах ирэхгүй, халуун хоол идэх ирэхгүй яг ингээд тэг яг тэр үед маань эхэлж байгаа юм байна. Би ингээд амар одоо ингээд тэг маш юм хариуцлагатай байх хэрэгтэй болж байгаа юм ойлгож эхэлж байгаа. Бүр ингээд өмнө мэдээж ингээл тодорхой хэмжээнд бэлтжижсэн ч гэсэн яг үүндээ бас тийм ингээл тийм амар ready байгааг бол гахгүй яг хүүхэд хүртэл. За тэгсэн чинь надад болоогүй. Гэхдээ хүмүүст ер нь ихэвчлэн нэг тохиолддог нэг зүйл нь штэ. Тохиолддог нэг зүйл нь заяо. Baby flu гэж нэг юм байдаг. Энэ болохоор төрснөөс хойш 3-5 хоног дээр ингээд ерөөхдөө гормоны нөгөө ингээд гинт одоо эмэгтэй хүний гормон чинь ингээд төрөхтөө ингээд айр өндөр байсан юм гинт ингээ байхгүй болчдөг заяа. Бүр ингээд тэр хүүхдийг тэр гидснээс гаргаж авах мөчөөс эхлээл тэгэл байхгүй болчихно. Ингээ унаал байхгүй болчихно заяа. Тэгээ бүр ингээд тэр бол хүний амьдрал тохиолж болох хамгийн амар гормонал shift гэж байгаа юм заяа. Бүр ингээд огцом. Бүр ингээд бүр амар огцом. Гинт ингээ бичнэл ингээ байхгүй болчихно. Тийм тэр үед хүний ингээд тодорхой хэмжээний те бие, организм, тарих толгой, сэтгэл зүй бүх юм ингээд тэр нь ингээд тасан зохицох гэж давхар хичээж байгаа. Яг ингээд хүүхэд гидснээсээ гараад ингээд гаднах орчинд тасах гэж хичээж байгаатай адилхан эмэгтэй хүний бие бас яг тэрэндээ өрөө тасах гэж амар хичээж байгаа байхгүй. Тэсэн чинь тэр үед дээр яг ингээд 3-5 хоног дээр ерөөхдөө baby flu гэдэг ийм хямрал явагдаж эхэлдэг заяа. Тэр болохоор ингээд тэр бол бүр ингээд аюун ноцтой, үедээ бүр маш ноцтой ингээд өөрийгөө өвтөх гээд тэг ингээд өөрийгөө харм хийх гээд эсвэл хүүхдээ өвтөх гээд үзий ядаад хүүхдтэйг ингээд юм нэг юм ямар ч юм бондинг буюу юм гоё холбогдож connection байхгүй тэгээд хүүхдээ зарим ээжүүд бүр ингээд хооллохоос татгалзаж матгалздаг ч юм уу те тэнгүүтээ амар хямардаг тэг ингээд нөхцөл байдалтай тасаж чадахгүй дээрээс нь тэр хүн чинь ингээд биеэр амар ингээд өвдөж байгаа шүү дээ ингээд хамаг биеийн шархраал өвдвөл тэгэд яг тийм нөхцөл байдал үүсдэг нэг тийм одоо хямрал байдаг гэж байгаа. Би бол яг энийг даун туулаагүй л дээ. Гэхдээ ер нь бас хүмүүст айгүйх тохиолддог. Гэхдээ хүмүүс тэрийг бас мэдгүй өнгөрөх тохиолдол айгүйх байдаг гэсэн. Тэгээд яг өөртөө анзаарч үзвэл яг хүн гэхдээ ингээд нэг юм сонсчоор яг тэгэх хэвээр юм шиг тэрийг амар хүлээгээд тэгсний ингээд нөө сэтгэлээ дагаад нэг юм тэгээд дагаа ч юм шиг санагдаад явчихдээ штэ. Гэхдээ тэрийг зүгээр ингээд битгий муухай хүлээгээрээ заяа. Яг л тийм гоё зүйл биш яг үнийг хэлэхэд тэгээд хүн муухай зүйлийг бас ингээд бодоод манифест хийх тусан бас ингээд буруу манифест хийх гэдэг чинь ингээд бодоод ах тусмаа. Тийм болохоор нэг амар битгий анхаарал өгч бодзай зүгээр тэгэл мартчих. Ямар ч нэг юм зүйл байдаг гэм мэдээд тавчхад гимгөө хэрвээ тэр үед ингээ өөрийгөө яахад байгааг ойлгохгүй байвал. За ингэж яагаад энд бүр ингээд антидепрессант буюу бүр ингээд ийм ментер хэрэгэлдэг тохиолдлоос идэв гэсэн. Гэхдээ мэдгүй бүр тэгтлээ бас хүндэрч мөндөрдөг гэхээр амар л юм шиг сонсогдсон. За одоо яг гол дахиад би бүр гол юм руугаа ороо хичнээн удаа хэлчихвэ. Хичнээн удаа ярьж байгаа. За уучлаарай минь төрсний brain нэг имерхүү заяа. Марта санаал юусэн яг жирэмсэн байсан үе шиг. За одоо дараа нь болохоор яг үндсэн ингээ postpartum depression буюу одоо ингээд төрсний дараах хямрал. За энэ үл ихэвчлэн ингээ маш удаан явагддаг. Зарим тохиолдолд маш silence буюу ингээд ийм чимээгүй нөхцөл байдалд явагдаад маш хүндэрж ээж гарч ирэх тохиолдол хүртэл байдаг гэж байгаа. За тэгээд энэ дээр болохоор бүр ингээ мэрэгжлийн хүндэрсэн ч гэж ер нь ингээд энэ дээр үл яалтчгүй мэрэгжлийн юм одоо туслалцаа маш хэрэгтэй. За яг л энэ ингээд удаан үргэлжлэн ингээ байх тусмаа эмэгтэй хүний carry хийгээд өөртөө ингээ авч явах тусмаа юу ч тохиолдож болно. Тийм учраас жоох аюултай. За тэгээд яг миний хувьд болохоор
эхний 1 сар яагаад хямрах завгүй байсан бэхээр та нар мэдж байгаа бол манай хүүхд бүр амар шаралтай байсан шүү дээ. Тэгээ маш их шаралсан учраас юу хямрах заяа. Тэр хүүхдийнхаа арьсны өнгийг зөвөр л өдрийн 10 20 чеклээл баас шээсийг хараал тэг хүндэрчихгүй, нэмэгдэхгүй, арилж ийн үү яаж ийн зөндөө завгүй тэлтэрч амар болоод би эхний 4-7 хоног буюу 1 сард гэхэд 5 удаа emergency явсан байгаа хгүй. Тэгээд шарлалт ингээд өндөртэй байхаар хүүхдийг маш сайн ажиглаж авахгүй болохгүй. Тийм ингээ одоо ингээ инээдэн болгоод манайхан ингээ нэг удаа 5 цаг хүүхдээ унтсан чи имлэг аваа авцахгүй emergency авч явжсэн. Одоо ингээ энийгээ тэгжиж үлээ гэж ярьж байгаа ч гэсэн тэр үед ингээд яг надад төрж исэн мэдрэмж бол за шарлалт нь хүндэрчлээ. Шарлаж байгаа хүүхэд өндөр шаралтай байгаа хүүхэд их унтаарад sleepiness ингээд болоод ирвэл бишээ sleepy болоод ирвэл энэ бол ингээ муу дохио байдаг гэсэн хэрэг ерөөсөө имлэг явъя. Энэ бол яг надад төрсэн мэдрэмж байхгүй юу? Дараа нь ингээл ярихдаа би ингээл амар инээдэн ханиадан болгоо ярьсан гэсэн яг үнэндээ тэр үедээ бол надад амар хэцүүсэн байгаа штэ. Тэгээд энэ бүх юмнаас яг энэ хямрал юмнаас юу хамгийн хэцүү вэ гэвэл хүүхэд өвдөх бүр хамгийн хэцүү заяа. Бүр хамгийн хэцүү юм чинь тэр хүүхэд өвдөх. Бүр ингээ өмнөөс нь өвдөж чадахгүй тий. Одоо ингээд болдог бол өмнөөс нь өвдмөр гэхдээ чадахгүй байгаа шүү дээ. Тэр нь бүр амар хэцүү. Юу ч хийж чадахгүй байх нь амар хэцүү. Тэнд хүүхэд маань өвдөд уйлж яхад би наа нь юу ч хийж чадахгүй байх бүр үнэхээр новшийн мэдрэмж заяа. Тэр бүр амар хэцүү юм билээ. Тэг би бүр ингээ амар уйлж хамраад нэг шаралтыг цусаар үздэг гэ манай үг анх 7 хоногт тэр нэг жижигхэн амтан байхтан заяа. Цусны шинжилгээ авчихсахгүй юу. Тэр нь ингээ судсаар нь ингээ хийгээд судс нь холдохгүй хичнээн удаа гатгсан гэж бодож байна. Ёо би бүр харж чадахгүй уйлаад хямраад ёо бүр надад бүр амар хэцүүсэн тэр үед. Тэгээд тэр үед бол миний хямрах мамрахнаа дөрөөсөө тийм хамаа байхгүй зүгээр хамгийн чухал юм чинь миний хүүхдлээсэн байхгүй зүгээр шаралтал зүгээр болчихосоо гэд. Тэгээ би нөгөө жоохон хямарчаад бас нэг сандарч айжсэн юм. За яна нөгөө хүүхний сүү байхгүй болчих үү тий. Энэ муухай амийн арилгахын тулд сүүтэй байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр би одоо тий сүүгээ сайн харуулахын тулд би хямарч болохгүй ингээд бүх зүйл зүгээр болно. Хүмүүс зүгээр болно гэл бас ингээд давхар өөрийгөө чааваас ингээд харгалчих гал заяа ёо. Тэр үе бодсон ч бүр өрөвдөлтэй санагдчихлаа. Одоо бүр амар хэцүү санагдчихт ингээд эргүүлээ бодохоор тэр үедээ бол бүр амар байсан. За тэгж байжгаад миний яг ингээд бас нэг хямралд айгүйх нөлөөлжсэн зүйлүүд миний ингээд Wiz Meet би яаж сургуулаа яг төсч таарсан дээр ингээд Wiz Meet мэдүүлнэ гэж бичиг баримтны ажил амар их юм давхцаал тэгээд манай гэрээхэн уг нь энд ирэх хэрэгтэй байсан хгүй юу ингээд төрсний дараа намайг одоо ингээд туслах гэж асаргаж гэтээ тэндээ маш чухал ажилтай болоод ирч чадаагүй тэгээд тэрнээс болж манай яг миний энэ төрөх процесс нэлээх юм төлөвлөгөөний өөрчлөлт ороод жоох юм замраагүй болцсон чинь би бүр ингээд амар хямарсан амар хэцүүсэн тэгээд уус яалтчгүй ажил гараад ирч чадаагүй байхгүй манай ээж авд гэсэн чи би ингээд ээж авд амар гомдоо тэрнээсээ алж амар хямраад нэг хэсэг бас аюу хэцүүсэн тэгсэн чинь тэр мэдээж тодорхой хэмжээгээр жоохон нөлөөлсөн баг гэж би бодсон. Тэгэж байж байгаа дээрээс нь нөгөө хүүхдийн маань өвдөх гэж би одоо шаардлагыг яриад байгаа шүү. За шаарлалт нь нэмэгдээд за шаарлалт нь байхгүй болон болтол угаасаа миний толгой ингээд зүгээр ингээд ингэчгүй тэгчгүй гэсэн угаасаа айцтай байсан л байгаад байгаа. Ингээ одоо ингээ анзаараад ингээ ботход эргээд харахад тэгэхээр ингээд миний толгой бол одоо юу гэдэг ихний 2 сар бол ерөөс амраагүй заяа. Ингээд дандаа ингэчгүй тэгчгүй баас шээсийн шалгадаг тий ингээд бүх юм ингэ чеклдэг дотроо ингээд битгий ингэсээ тэгээсээ гэд ингээд нэг юм амар чин хүсэлтэй тийм болохоор ингээд миний тарих юус амрахгүй ингээд нөгөө шаарлалтын ингээд буцаар л байсан шаарлалтын талаарх мэдээлэл юм хүм уншсаар л яаж алга болох вэ тий бүх юм хийсээр байсан баахгүй. За тэгээ энэ дээрээс нэмээд одоо нөгөө нийгмийн стресс буюу ингээл яг энэ ихтэй надад нэг тохиолдоогүй одоо үед бас амар өөр болсон юм шиг санагдсан ингээд хүсээгүй зөвлөгөө нүүт ч юм уу те ингээл хүмүүст гэлгинтг ингээл хөндлөнгөөс амар орж ирсэн ээ. Өөстө хүүхд чинь тэгсэн байна. Өөстө тэгсэн биш үү? Өөстө юу гэдэг чи өстө тэгж төрсөн юм өмөрсөн мөн. Тийм бала юм. Миний эргэн тойронд азар ямар байхгүй юм бэ? Ерөөсө тийм юмрээс орж ирээгүй. Тийм болохоор at least те ядаж нэг ч гэсэн асуудал юм байсан. Одоо манай нөхөр 3 дахь 7 хоног миний намайг түрүү 3-7 хоногийн дараас ажилдаа ороод тэг манай дүү бас яг байж агаад 3-7 хоноод явсан буцаад Монгол руу. Тэгсэн чинь тэр үед би бас нэг жоохон хямрах гад нэг одоо бид нар ингээд нийтдээ энд ингээд дөрүүлээ байсан байгаа байхгүй юу гэртээ. Тэгсэн чинь манай дүү явцсан чинь нөхөр ажилдаа явцсан чинь ингээд бид хоёр яг нэг үндсэн одоо ингээд өдөр болгон байдаг шиг хоёулахнаа үлдэж үтсэн чинь
гинт ингээ хоосорсон юм шиг бас нэг жоох эвгүй байсан. Тэгээд би амар хямрахнуудыг гэж яг үндэ надад амар сонирхолтойсэн зав ингээ хүүхдтэйг хойлох нь үлдэх. Тэг ингээ шин гой гой юм хиймээр. Тэг яг тэр үед ингээ амар юм нандинаж үлдэмээр үед бас зөндөө байсан. Тийм болохоор би ингээ амар зөрөгтэй хүүгээ зөндөө олон газруудаар дагуулж яваад аах ий чин чамаг тий дараа нь ингээ тэгж яах чинь тийм байж үлээ. Чамаг тэтгэн сартай байхад тэтгэн хоногтой байхад ий чин чамаг тийш нь авч явж байсан. Ийм зураг байна, ийм бичлэг байна гэж үзүүлнэ гэд зөндөө олон гой гой влогууд бас хийж хадгалж байгаа байхгүй. Тэгээд бүх юм амар шин санагдчихсан учраас тэр үед ингээд яг үнийг хэлэхэд надад бол амар гоё байсан. За тэгэж байжгаад одоо ингээд энэ нөхцөл байдал ингээд бүр ингээд нэг юм болчихж байгаа шүү дээ. Нөхөр ингээд өглөө гараад ажилдаа явна. Тэгэл бит хоёр үлдэнэ. За тэгэл бит хоёр салхилна, гадуур явна. Жоох ингээд ингэн тэгэндээ ингээд байжгаад тэг яг энэ нөхцөл байдал ингээд сар гарan 2 сар ч үргэлжлээл ингээд 3 4 сар дээр ирэхэд 3 сараас хойшоо заяа. Хүүхэд маань төрсөн 3 сараас хойшоо би амар хямарч эхэлсэн. Тэгээд энэ дээр болохоор ингээд яг юу амар хямрааж эхэлсэн бэ гэхээр одоо ингээд 8 төрсөн сууш 8-7 хоног дээр хүүхдийн growth spurt буюу нэг юм хүүхэд том болох нэг юм айгу бас нэг чухал үе явагддаг байхгүй юу? Энэ хүүхдийн growth spurt гэдэг нэг амар юм байдаг заяа. Амар юм уу? Ингээ хүүхэд ингээл амар уйлдаг, ууралдаг, энгийнээсээ шал өөр болдог. Яад үл тэр чинь ингээ хүүхдийн шинээр ингээ хөгжил явагдаад байгаа гэсэн үг. За хүүхэд 8-7 хоногоос хойшоо newborn байха болчдөг байхгүй юу? Тэгэд яг тэр эхний 8-7 хоногт хүүхэд newborn гэдэг одоо тэгэхээр бүр амар богинохон санагдаж байгааз. Тэг ингээд яг тэр үе дээр ингээ хүүхэд яг няраа үе хаяад ингээ нэг юм жоохон том болох гээд хичээдэг үе. Тэгээд шинэ юмнууд сурна, нөхцөл байдал өөрчлөгдөн, вакцины энтрэ хийлгэсэн, нэгсэнд аягүй хүрхэн бас тийм ингээд том болоод учраа холоод ирж байгаа байхгүй. Тэгээд тэр үе дээр ингээд хүүтэг ингээд аягүйх нөгөө бит хоёр бол ерөнхийдөө ингээд нөгөө гадуур гарч амирх цагийг өнгөрөөж байгаа. Одоо өдөр яаж өнгөрдөг байсан байг бол ингээд гадуур гараад би тэгээл хүүгөө салхилуулж байгаа хоорондоо бичлэг энтрийг дитлэл байдаг байжгаад сүүлдээ энэгээр ингээм хамт салхилдаг гоё ээжүүдтэй болоо. Тэгээд тэд нартай бүр амар гоё найзууд тэр бүр амар гоё юм лээ. Би та нарт бүр ингээд зүрхнээсээ зөвлөе. Хамт салхилдаг ээжүүдтэй болоорой бүр амар гоё заяа. Үнэхээр хантай. Тэг бүр ингээд зүрхэнд амар ойрхон байдаг хүмүүс заяа. Ингээд яг нэг амар ойлгодог, мэддэг. Тэгээд давхар тэднээс маш их мэдээлэл олж авдаг. Хөөе манай хүүхдээ чинь танай хүүхдээ чинь энэ чинь юу гэж юу гэл ингээл амар яриад амар хөөрхөн заяа. Тэг би бүр тэрэнд амар баярлдаг. Би нэг энд үеийг ээжүүдийн группээс тий манайх ч бас ингээд бусад монголчууд амьдардаг газараас ингээд бас жоохон зайтай. Тэгээд яг үнийх олон монголчууд байдгүй. Гэхдээ одоо айгүй олон болсон юм хэлээ ингээд харсан чинь би ингээд салхилдаг баг 3 4 мөрөн хамт байдаг ээж мэжүүд байдаг. Тэгэхээр ер нь бас хөрхөн олон болсон гэсэн үг. Тэгээд тийм болохоор айгүй юм нэмэртэй тэд нар бас айгүй нэмэртэй юм байлээ. Айгүй нэмэртэй байсан миний сэтгэл санаанд. Одоо ер нь байдаг зав стил одоо ч гэсэн. Би тэд нартай ингээд салхилахаар амар гоё идэг. Хойлохнаа гарахаар амар үүддэг болсон. За тэгэж ингээд салхилдаг байж байгаа л ингээд аав нь орой ирэнгүүтэл ерөнхийдөө ингээд гэртээ ирнэ. За тэгэл яг энэ нөхцөл байдал ингээд үргэлжилсээр ингэж байсаар тэгээ манай нөхөр надад ер нь ингээд амар тусалдаг байхгүй юу? Манай нөхөр ингээд амар хүнд ажил хийдэг хэрнээ 8 цаг, 9 цаг, 10 цаг, 12 цаг маг ажиллаж ирчээд хүүхдээ харж өгнө. Тэгээ заримдаа ингээл миний яар ядарсан байна чи хоол хийгээд яхаа хойлон гэж гадуур мэдчихий. Эсвэл ингээд хойл амархан юм хийгээд идчихий те. Эсвэл ингээд за харин үгүй авч ичий тэгвэл нэг юм хийчих те. Ингээд айл алах ингээд амархан ингээл шийдэх гээл тэгэл ингээд банк ус гадуур мэдээд ичдэггүй яагаад гэвэл эн чинь би бас тодорхой хэмжээний хүүхдээ хоолж байгаа учраас чанартай юм мэдэж уухгүй бол болохгүй байгаа байхгүй юу дандаа тийм гадуур янз бүрийн төргөө бол би бүр ингээд fries тийм ингээд шарсан юм хүм идэхэр манай үгийн гиз мэд дүүрээд исэн за тэгээ айгүй асуудалтай байсан болохоор бас ерөнхийдөө чадхаараа гэр орондоо шүлтээ өстэй хоолоо идчих гээл тэг жоохон одоо үгдийн эрүүл хоолчих гал бас ингээл гэр орондоо юм хүм хийжтэй ингээ бас нэг тодорхой хэмжээний бас ингээл юу үгдийн ядарч исэн гэх юм уу хүүхдээ харчаад тоолоо ин тэгтээ ингээ манай хүн болохоор ажиллаж ирчээ хүүхдээ харна тэг ингээд яг гурлаа ороо зэрэг унтдаг ч юм аа тэг бид гуравтаа ингээд манай хүүч яг унтдаг гэж байна. Нөхөр бит хоёрт ингээд хаяа ингээд бит хоёр хойлохнаа хамт кино үздэг ч юм уу, тэггүй юм ярь суудаг ч юм уу. Тэгтээ ингээд яг хойлохнаас нэг амар зүр ингээд яг юм ярьж сууна гэж байхгүй заа. Зүр ингээд яг орондоо ингээд хөвтөж чад хоёлаа амар их юм ярьдаг байсан ингээд.
өнөөдөр тэгсэн чинь тэгсэн чи тэгээ мэдсэн үү тэгсэн мэдсэн үү манай хүн өнөөдөр тэгээ битүү ингээ хүүхдийнхаа бичлэгнүүдийг амар хүздэг зэ хамт хэвтэж байгаа. Тэгэл энийг хартаас энэ үедээ ингэж исэн биш тий. Энэ үед санаж энэ ийм жоохон байсан. Энэ одоо яртаа мартаа гэл тэгэл унтчихад би тэр ингэ зүгээр унтуулахгүй. Хүүхдийнхээ гар хөлийг барьж үтснээл одоо ийм том болсон байна. Артаа мартаа бас тий. Инэттэй нийтэм хийгээл за тэгэл яг ингээд тиймэрхүү байдлаар өнгөрөөдөг. Тэр нь надад бүр ингээ амар бас ингээ тодорхой хэмжээний миний сэтгэл санаа бүр амар гоё нөлөөлдөг зүйл гэж би боддог хгүй. Тэгээд бас манай нөхөр бас ингээ тоглох хоббитой учраас одоо бас заримдаа эсвэл ингээ орон хүүгээ амтуулчаад тоглоом руугаа би болох ингээ бичлэг хийж бас ингээ миний хобби байна штэ тий ингээ дуртай зүйлээ хийж ийн гэдэг чинь бас нэг айгүй юм том сэтгэл зүйн айгүй гоё эерэг мэдрэмжийг авчирдаг зүйл. Тэгэхээр би бас бичлэг хийж байгаагаараа яг үндээс амар стрессээ тайлж идэг байхгүй юу. Тийм болохоор би амар баярлдаг. Тэгээд тийм болохоор одоо ингээд өдрийг ингээд ингэж өнгөрөөдөг болвоо. За тэгээ байжгаад ерөнхийдөө миний яг ингээ мэдэрсэн мэдрэмж бол яг ингээд гэртээ хойлохноо одоо ингээд би ямар үед амар ганцаарддаг вэ гэхээр энд амар халуун зуны үйлрэл болж байгаа. Тийм ингээд 30-40 градус хөрөнгөд бит хоёр ерөөс гэрээс гардаггүй. Яад бол гадаа ингээд нөгөө UV light одоо нөгөө нарны UV гэрэл гэдэг нь штэ. Яг тэр нь бүр амар өндөр экстрим болчдөг. Бүр ингээд амар өндөр тоо заачдаг. Тэгээд тийм үед бит хоёр бүр гэрээсээ цухуудагч байхгүй юу. Бүр ингээд наранд хүүхдээ гарахаас амар байдаг. Одоо Австралийн нар чи ямар Монголын нар шиг биш бүр амар хурц нар байдаг. Тэг ингээд ийм ялах хүүхдээ шууд ингээд амар тий одоо скин тишүү буюу ингээд хүүхдээ арьсны ингээд бүр ингээд эд эсрүү ингээд шууд хурж ингэж одоо юу гэдэг арьсны хавар тавдар мавдар амар юм үүсэх тэр скин тишүү энэ гэмтэх амар аюултай ингээд тийм учраас ер нь аль болох наранд тэгж амар хурц байх амар дуургүй. Тэгээд аль болох сэрүүхэн газар байх гэ. Тэгээ бит хоёр халуунд ер нь бол гардггүй болохоор ер нь гэртээ ингээд заримдаа ингээд бүтэн 7 хоног ингээд халжингууд бит бүтэн 7 хоног гарч чадахгүй байж штэ. Тэгж мэхээр ингээд амар уйдаал гэртээ байхаар аюу хямраад идэх байхгүй юу. Тэгээд ер нь бас нэг жоохон тийм ганцаардд юм байлээ. Тэгээд надад зөндөө олон хүмүүс ингэж хэлж ирсэн юм а. Төрсний дараа ингээд хүнтэй л амар ярмаар санагдаад идэг гээд. Нэрээ бүр яг тэгдэм билээ. Хин нэгэн залгаасай, хин нэгэн найз манаатай яриасай. Тэг ингээд тэрлүү залгавал одоо ингээд юу хийж байгаа бол тэрлүү залгавал ажилтаа байгаа болов уу, завгүй байгаа болов уу энэ төр гэл. Тэгэл яалтчгүй ажлын өдрүүл тэг ингээд найзууд маань бас завтай завгүй хүүхдтэй найзууд маань хүүхд нь унтчихвэл бас ингээл залгаал ганц ингээд хүүхдээ хааж авах унтах гэж хахад нь би нэг амар залгаж ядраах юм шиг тэг ингээд нэг тийм байгаад идэг учраас хүнтэй ингээ ярмаар санагдаад идэг учраас ер нь бол дөнгөж төрсэн найз майз руугаа ингээ хэрвээ заавч чөлөө гарвал амар ярьж ингээ гоё юу болж ийн яаж ийн гэж хоб бодож байгаарэ заяа надад бол тэр айгүй амар хэрэгтэй юм байна гэж бодсон. Тэгээд найзууд ингээ цочилж ирэх бас амар гоёо. Бүр ингээ хүн харахаар амар баярлдаг. За гэрт ингээ хүн ирэнгүүт бүр үнэхээр баярлал. Яг ингээ жоох хүүхд ээж аавыг ирэхийг баярлаад ингээ тэгцдэг шиг бүр ингээ амар баярлдаг. За яар гоё юм бэ гэл би яг тэгчихсэн. Найзуудтайгаа ингээ нэг нэгээр нь ирэхтэн. Тэгээд за ингэж явсаар ингээ хүүхэд ерөнхийдөө том боллоо. Тэгсэн чинь ингээ нэг амар хэцүү бас нэг ингээ би бүр амар хямарж исэн нэг хэцүү зүйл нь юу байсан бэ гэсэн чинь гадуур ингээ хүүхдтэйгээ явж хахад хүүхэд ингээд яагаад байгаа нь мэддэхгүй учир нь олдохгүй хуйлах бүр маш хэцүү заяа. Тэг ингээ хойлохны явж штэ. Йоо за тийм үед заяа ингээд халуун унд тэгээ ингээд хүүхд чинь бас ингээд нэлийн жин нэмээ том болцсон бол бүр ингээд гараа тасардал тэврээ тэрэгэн дээрээ суухгүй уйлаад гадуур уйлуулж авч яваад ах хэцүү. Тэг нэг халуун өдөр энэ төр байвал тэг жоохон ингээ өдөр тийшээ мишээ халуун энэ төр байвал ингээд тэрэгэн дотор уйлаад автсан амар халууцчдаг бүр тухгүй болоод хөлснөө гоожоод ёо тэгэнгүүт ингээ бүр амар сандраад яг тэр мэдрэмж амар хэцүү. Яг тийм үед би хэн нэгэн л миний дэргэд байсан бол гэж амар бодож шаналж яг үндэ тэгж уйлж исэн үе надад зөндөө байдаг заяа. Гэрийнхээ хажуугийн Westfield гэдэг амар том тэлгүүр дотор би зөндөө уйлдаг байсан. За тэгээ заримдаа зүгээр гадуур явж байхдаа бүр ингэ тэсгүй уйлан за манай хүн ингээл амар уйлал тэг би ингээл бүр хөлсөө гартал тэрсэн заяа ингээд тэг тэрэгэн дээрээ суухгүй тэг яагаад таана мэддэхгүй тэг энд чинь шууд би гудамд мөөмө гаргаа хүүлж чадахгүй амар хэцүү заяа.
тэр мэдрэмж бол бүр ингээд хүндийн миний хувьд хүнд мэдрэмжүүдийн нэг байдаг. Тэгээ би тэрнээсээ болж бас нэг хэсэг ер нь ингээд гарахаас бүр амар айдаг байсан. Ингээд ерөөсө гарч тага болоо. За гарвал хүн маань уйлах байх та яах вэ ийх бол гэд. Тэгээд ерөнхийдөө гэртээ бай гэд нэг хэсэг гэртээ байсан ч тэрнээсээ олж бас амар хямарсан. Гэртээ байгаад хаар бүр хямраа. Тэгээ за ямартайч нэг жоохон гарын орыг гэдэг буцаал нөгөө ээжүүдтэйгээ хамт гарч ороод тий яг тэгэж тэр ээжүүдтэйгээ хамт явхад бол бүр хамаагүй нэмэртэй байдаг хгүй тий нийтүүлээ тий ядаж нэг хүн зөв та төсөөлөд үзэлтэй тэргээ нэг гараараа түрээ нэг гараараа хүүхдэд тэрвэрсэн заяо тэгэл хүүхд жуйлаад байна гэл бод тэгэл ингээл амар халуунд ингээл хөлсчөнгөө очсон ингээл тий сүүдэр олох гол ёо амар хэцүү ийм үед л ингээл ёо нөхөртөөгөө хамт явж исэн бол ёо мэдгүй хин нэг л дэргэд байсан бол найз маань байсан бол тий дүү маань байсан бол ээж маань байсан бол ам маань байсан бол гэл ингээл бүр өөрөө ирэхгүй боддог за тэр үе бол үнэхээр миний хувьд бүр намайг амар хямрааж исэн зүйлүүдийн нэг баггүй юу тэгээд гадуур уг нь ингээл гой гараад явмаар байдаг. Гэхдээ би бүр тэрнээсээ нэг хэсэг амар айгаал хүүхэд уйлвал яана гээл одоо болтол яг үндэ амар айцтай байдаг. Ингээд гадуур явж байхад одоо манай хүүч бүр нэлийн том болцсон. Би тэгээ нэг гар мараараа тэрвэрч чадахгүй байхгүй юу. Тэнгүүд ингээл амар уйлвал хоёр гараараа тэрвээл тэгэл хаашаа живж чадахгүй тэрхтэйгээ тэргээ үлдээлтэй юм штэ. Яг яах вэ? Яах учраа болохгүй болчдөг байхгүй юу. Тэгээ бас амар хэцүү байдаг. Тэгээд нөө үрдэг юм хумдаа бас ганцаараа хүүхдээ ингээл хийгээл үрж мөрч хөл гарын юугүй болгочих вэ гээл. Яг үндэ бас ингээл гадаадад ингээд эргэн тойронд хинч байхгүй, ойрхон ямар ч family байхгүй, тэ гэр бүлийн хүмүүс байхгүй. Тэг ингээд мэдээж ингээл зөндөө олон найз нөхөд хүмүүс байгаа ч гэсэндээ тэд нар ч өөрсдийн гэсэн амьдралтай 24/7 надтай хамт уждахгүй. Тэг тийм хүмүүс одоо ингээд над шиг хүмүүс яг үнийг хэлэхэд би бүр зүгээр амар бахархаж байгаа байхгүй юу. Тэг ингээд яг энэ зовлонгүй штэ. Яг зовлон гэх нь хайшин тий. Яг энэ мэдрэмжийг за энэ хүнд мэдрэмжийг яг адилхан байдалд орж байгаа хүн амар сайн ойлгон. За бүр ингээд ёо яг ингэдэг тий гэж бүр өөрөө ирэхгүй бодогддог заяа. Тэг ингээд над руу ингээл зөндөө ээжүүд бэстэй ингээд тэгээд гэл бичингүүд ёо надтай ингээл адилхан мэдрэмж тулж байгаа хүнийг би харангуудаа уншаад бүр ингээд яг өөрийгөө олж харж байгаа юм шиг ёо би бүр яг ингэдэг байсан шүү дээ гэл яг хэлдэг байхгүй юу. Тэгээд ер нь л ингээд ойрхон гэр бүл энэ төр байхгүй яг ингээд ганцаараа гардаж хүүхдтэйгээ ингэж үлдэж ингэж өсөж торних одоо юу гэдэг хүүхэд ээж хоёрын хувьд бол энэ амар гоё экспириенс байдаг гэж аахгүй ингээд амар юм close те яг ингээ хоёулахнаа бонд хийдэг мэдээж ингээ аав нь байгаа ч гэсэндээ маш их цагийг ээжтэйгээ өнгөрөөж штэ ингээд бондын илүү сайтай болдог тэгээд одоо ингээ зөндөл юм байгаа заяа тэгэнгүүт одоо тэрний нэг юу нь болохоор юу гэдгэлээ одоо нэг яг ийм тарихтай болчт юм ба. Яа, дайн хайж ухаар дажин гэж удаа ингээд энэ бол асуудал хайж ухаар ингээд толгойч ингээд бүр ингээд үнэхээр ажиллахаа болчин за. Яа ч юм төрсний дараа бүр амар юм орон гарan болчт юм лээ. Нойр морноос болдог гэсэн амар үний юм шиг байна. Одоо юу ярьжсэнаас марчлаа sorry. За тийм тэгэл ер нь бол энэ цаг үе бол ялцчгүй эмхтэн хүний хувьд амар хүнд цаг үе байд юм байна гэж би бодсон. Тэгээд би өмнө нь ингээд төрөөгүй жирэмсэн биш хүүхдэггүй байхад ингэж боддогсохгүй ингээд жирэмсний дараа сэтгэл хөдлөлингүүт ингээд миний хамир гайхдаг байсан юм. Эмхтэн хүмүүс яагаад ингээд амар гоё хүүхдтэй болчоод ингээд хямраад янз янз болоод балараад идэм болоо гэж би боддог байсан. Тэгээд тэр бодол бол үнэхээр ялчгүй хүүхдгүй хүний л бодол байсан байлээ. Төрж үзээгүй хүний л бодол заяа. Бүр зүгээр яг тэгж боддог хүн байвал уучлаарай нэрээ төрөөд үзээрэй. Тэг гэртээ яг ингэ суугаад үзээрэй заяа. Үл ингээд яг ойлгох нь үнэхээр. За тэгээд бас байж байгаад ингээд бас нэг ингээ манай гэрт болоод байгаа юм. Ер нь бол ингээ манай нөхөр хамт бит хоёр хамт амьдарч эхлэхдээ би хоолой гэд манай нөхөр гэрээ цэвэрлэе гэд бит хоёр бүр ингээ анханасаа яриад төгссөн байсан. Тэгээ би одоо өдийг хүртэл ер нь бол гэрээ өрөөсө цэвэрлж үзэг байхгүй. Тэгээд манай нөхөр 7 ногтыг амардаг өдрөө гэр орноо цэвэрлж бүх юм аядаг. Тэгээд би болохоор хоолунд одоо юмд ингээ санаа зовхгүй байлгадаг явг нь. За тэгсэн чинь сүүлийн үед ч гэж одоо хүү маань төрснөөс хойш манай гэр өрөөс ингээд ер нь бол яг үнэхээр амар цэвэрхэн байсан удаа ер нь баг байхгүй. Яагаад гэвэл ингээд би нөгөө ингээ ганцаараа байх үедээ
гартаа бүх юмыг ойрхон байлгах гээд яад бол ингээд хүүгээ нэг газар орхичоод гэсэн ингээ авчирна энэ төр гэж ингээ бүр ингэж гүүх завнаад дүндээ байхгүй болцохгүй. Тэгээ би бүр яалчгүй ингээд бүх юм ингээд нэг юм reachable те ойрхон юм ингээ гарт ингээд ойрхон байлгах гал нэг газар очихоор том өрөөнд очиж хүүгээ хураалахаараа тэр хавьтаа ингээл юмд тавьчаал нөгөө өрөөнд очихоор нөгөө хавьтаа тавьчаал те ингэж явсаар байгаад ерөнхийдөө манай гэр ингээ амар ингээл заримдаа ингээл амар заваарсан. Тэгээд би хүүгээ авж байгаа үедээ ямар ч ажил хийж амжихгүй те ингээд хувц сунраа угаах байсан чинь ингээм амжихгүй хэртэй хувц овоорол тэгэл ингээл сүүлдээ ингээл хэрэггүй хувц олдохгүй. Тэгээд тэрэнгүү тэрэндээ амар стресстэй л юу ч хийж амжихгүй байгаа юм шиг санагдал. Гэтэ яг үндэ би хамгийн том ажлаа уг нь хийж байгаа штэ хүүхдээ харж байгаа. Тэгээд яг тэр тал дээр бас ингээл нөхөртөө амар ярилцаал тэг ингээл юу ч хийж амжихгүй энэ тэрэнгүүд манай хүн болохоор ингээл чи угаасаа юу ч хийж амжуулах албагүй штэ гэл хэлж байгаа хгүй. Тэгээд хэлэхээр нь угаасаа ингээл бас ойлгоол за тимэтийн энэ төр гэл тэгээ байж байгаа бас нэг юм нөхөртөөгөө ингээд бас нэлийн муудалцах асуудлууд байдаг заяо. Яг хөрсний дараа тэр нь яг юунаас болдог вэ гэхээр миний ингээ анзаарснаар битэр үгэнд тийш нэг амар байн хэрэлдэт идүүлдэг. Гэхдээ хүүхдээс болж бүр амар муудалцдаг болт юм билээ. Би тэрийг амар гайхсан. Манай нэг найз ингээд бит хоёртой ингээд төрсний дараа ингээд хамт явж байгаа. Тэгээ манай найз ингээд явхаараа дандаа манай машины хойно судал дээр ингээд суугаал явдаг хгүй дуу муу тавиал бид гурав ингээд. Тэгсэн чинь манай найз дээр ингээд тэгж хэлдэм. Одоо ингээд өмнө нь бол те би ингээд та хоёрын харилцааг хараад бүр ингээд хатаархдаг байсан амар гоё. Тэгээ одоо ингээд хүүхдтэй болсон ч дараа харилцааг нь харсан чи би та хоёроос айж байна. Гэтэгдэсэхгүй. Тэгээд тийм амар ялгаатай болтлоо ингээд яалтчгүй тэр relationship харилцаанд те нэлийн өвчлөлт гардыг мэлээ. Гэхдээ тэрийг бол ингээд мэдээж нөхөртөөгөө маш сайн ингээд ярилцаж ойлголцох хэрэгтэй. Яад гэвэл бас нэг юм мартаж болохгүй зүйл нь штэ. Эртний хүн ч гэсэн анхудаа болж байгаа. Тэр хүн туршлагатай биш тийм үү? Бас ингээ бүх юм яг адилхан анхудад туулж байгаа. Тэнгүүд тэр хүн бүгдийг мэдэхгүй байхгүй юу? Тэнгүүд бид нар нөхрийгөө ингээд яг ингээ бүгдийг мэдэх ёстой юм шиг амар их юм expect хийгээд тэгээ тэр хүн ингээ тэрэнд нь хүрчдэхгүй болохоор амар стресстэй ууралдаг юм байл л дээ. Өө чи тэгчихгүй асан ингэчихгүй асан ингэнгүүд өө би тэгнэ гэж мэдээгүй ш тэгнэ гэж мэдээгүй ш тэгээ тэгэнгүүт юу гэсэн үг юм чи тэрийн тэгэл ингэж үзэл тэгэж үзэл тэгчихгүй асан юм ч юм уу те. Тэгэл өө чи хүүг гэхийн энийг угаачихгүй асан. Өө чи хүүг гэхийн хоолыг нөхчихгүй асан. Памперсыг сольчихгүй асан гэж станараа. Тим жижиг юмнаас л болж байгаа байхгүй. Тэгээд нэмэгдэн хүн төрсний дараа хямрал гээл идэг. Тэгээд бас эрэгтэй хүн ч гэсэнд амар хүнд хямардаг гин. За яагаад гэдэг вэ гэхээр штэ. Эмэгтэй хүн ингээд жирэмсэн болсноосоо эхлээд ингээд яг өөрийнхөө үндсэн бие нь одоо ингээд миний биед өөрчлөлт орж штэ тий. Тэнгүүд ингээд одоо unconsciously тий ямар ч юм одоо ухамсаргүйгээр шууд ингээд хүүхдтэй болох гэж байгаадаа ингээд naturally одоо байглаасаа ингээд бэлтгэхтэй эхэлдэг заяа. Эрэгтэй хүн болохоор бүр ингээд no idea заяа. Бүр ингээд юу болоод байгаа талаар no idea буюу ингээд ямар ч одоо юм юу болох гээд байгаа тал дээр ингээд юм за ямар тач болох гэж байгаа гэд ингээд жирэмсэн болоод ингээд мэдрээ баяр хөөр болоо тий хүүс мүсээ мэдлээ за ингээд эрэгтэй эмэгтэй хөлтөө болоо нэтрийг гэж яваад байгаа болохоос тэр хүний биед ямар ч өөрчлөлт орохгүй байгаа учраас тэр хүн ингээд нэг болох тэр юунд ингээ бэлтгэгдээгүй байдаг гинэ. Тэгэл бэжсэн гинт хүүхэд гараал тэгээ яг ингээ болчдөг заяа. Эмэгтэй хүн болохоор аажмаар ингэж явж байгаа тийм ингээд ийж болж байгаа байхгүй. Тэнгүүд эрэгтэй хүн болохоор гинт нэг өдөр ингээл болчдөг. Эхнэр нь төрөл гар дээр нь хүүхэд төрөд ирдэг. Тэнгүүд тэр хүн бас ингээд маш их өөрчлөлтөнд ордог. Physically, mentally тэг бүх юмараа амар өөрчлөлтөнд ордог. За тэгээд эрэгтэй хүний энэ төрсний дараах яг бас нэг ингээд эрэгтэй хүний гутрал нь бас нэлээд хүнд байдаг гинэ бүр эмэгтэй хүнээсээ хүнд. Тийм учраас бас ер нь бол тий нөхрүүдээ бас аюу анзаараарай, бас хайрлаарай, адилхан ингээд бас хайрлаарай. Тэгээд ойлгохыг хичээгээрэй, ажиглаарай гэж хэлмээр байна. За ер нь тэг эрэгтэй хүмүүс болохоор ингээд айл болох ингээд амар silenced буюу ингээд бүр дуугүй болчдөг. Гэр орноосоо гарах дургүй болчдөг. Найз нөхдөөсөө өөрийгөө зайгаа барьдаг. Тэгээд ер нь бол ингээд өмнө нь enjoyддаг байсан зүйлүүдтэй enjoyдохоо болчдөг. Тэгээд нэг юм яг нэг юм байдалтай тасаад ингээд ямар ч юм нэг өмнө нь ингээд одоо ингээд enjoyд байсан зүйлүүдтэй өөрөө баяр хөөр тахиж олж чадгаа болчихно гэдэг чинь л ер нь бол амар том сэтгэл хөдлөлийн нэг хэлбэр байхгүй. Тэгээд тиймэрхүү байдлаар тайлбарлах ингээд өөрийнхөө хүмүүсээс нийгмийн харилцаанаас тусгаарлаад байна гэдэг чинь бас нэг айгүй том шинж тэмдэг гэж байгаа. Тэгээд
тэгэж яадаг хүмүүс ч ингээд нэг л өдөр ингээд амар тесрээд гинтхэн ингээд те айгу амар илэрхийлж болно тэр нөхцөл байдлаа. Тэгэхээр тэрнээс сэргийлж бас ер нь бол нөхөртөөгөө ярилцж байгаарэ, ерөнхий нөхцөл байдлыг ажиглаж байгаарэ, хоёулаа ингээ хуваалцж байгаарэ гэж би тэ ямар нэг асуудлуудаа ингээ хуваалцаад эсвэл баяр хөөрөө хуваалцж байгаарэ гэж би хэлмээр байгаа байхгүй. Тэгээд угаасаа яг энэ хүүхдтэй болохын нэхэн үеийн journey буюу энэ аялал амархан биш юм байна. Яг энэ залуу насан дээрээ тэр тусмаа ингээд манай хүүхдүүд яг үнэхээр төлөвлөгдсөн хүүхд байгаагүй гинтэл болсон. Тийм болохоор хэдийгээр тийм ч гэсэндээ ингээд мэдээж амар хүсчихсэн, амар хайрлаж исэн, амар хөөрхөн хүүхд маань байсан учраас ингээд тодорхой хэмжээнтэй ингээд мэдээж ингээд төлөвлөөгүй ч гэсэндээ ингээд шууд төлөвлөгөөнд өөрчлөлтүүд орж байгаа байхгүй. Тэр нөхцөл байдал бас ингээ яг залуу хүмүүс чиг бидний хувьд ингээд анхны хүүхд дээрээ нилээн бас ингээд юу бодлоо юм уу да гэж би харсан ингээд өөрчлөлт орох хэрэгтэй болдог. Тэгэнгүүт бас тэрэн дээр ингээд adjust хийх буюу тий нилээн юмнууд бас болж байгаа. За тэгээд ер нь л яг энэ нөхцөл байдлуудыг миний хувьд яг юу юугаар давж гарч байгаа вэ гэхээр миний хамгийн түрүүнд миний хамгийн сайн найз бол миний нөхөр байна. Би үнэхээр ямар сайн хүнтэй суусан юм бэ гэдэг би яг өмнө мэдтгэл байсан. Би ингээл амар хайрладаг нөхрөө. Гэхдээ яг энэ нөхцөл байдал дээр бол ингээд нөхөр тааяр гэдэг хүн бол яг өөрсдөө чинь яг үндсэн бүр ингээд яг энэ нэр хүмүүсээ яг харуулдаг уу байхгүй. Тэг яг энэ нөхцөл байдал дээр бол яг ингээд нөхрийнхөө яг хүнийг хараад бүр ингээд амар хайрлаж гин. Би бүр ингээд ямар ч тач нөхөртэй амар баярлж гин. Тэгээ дараа нь би найзуудтай амар баярлж гин. Бүр ингээд энд ингээд ойрхон гэр бүл маань байхгүй. Уг нь манай хамаатад байдаг байсан. Гэхдээ өөр айгүй хол хот руу нүүцэн байхгүй яг минь төрхийн өмнө. Тэгээд туслах боломжгүй. Тэгээд ер нь бол найзууд маань л бас ингээд амар аминд орсон. Нэг нь имлэгт ирж ингээд имлэгт ирж ингээд хонж өгөөл намайг асраал. Нэг нь ингээд намайг нөхөртөөгөө анх үлддэг өдөр ингээд над дээр ирсэн чинь би бүр амар уйлаал заяа ингээд амар баярлж исэн. Тэгээд найзууд маань ингээл нэг нэгээрээ ирээлтэй би чамайг ингээд тий юу хийж байгаа бол гэж бодоол ирлээ мэрлээч юм ингээл зүгээр ингээд ямар нэг юм баяр ёслол юм хүм үүсгэж биш зүгээр л ингээл над дээр ингээл чамайг бодоол ирсэн юм тий ингээд тойлын жоохон тэгэл та ингээл тач юм уу тий амар гоё тэгж байгаа. Тэгээд бас ингээд moms group буюу энэ ээжүүдийн групп маань надад бас амар хань болдог заяа. Би бүр энэ Австралийн ээжийн группүүдтэй хайртай. Амар хайртай. Айгүй үрх ингээд хамт гоё чаталж матлаад өөстө тэр имлэг гэдэг энэ имлэг гэдэг манай хүмүүстэй тэгээд бас тийм үү танах тэгж байгаа аягүй л амар гоё ярилцаал чатаарч гэсэндээ тэмч гэсэндээ ингээд амар гоё ярилцаал. Тэгэд мэдээж бас миний нөгөө хамт салхилдаг ээжүүд маань бас энэ дотор орж байгаа шүү дээ. Йоо тэднэр нь бол бүр ингээд хайр заяа. Бүр амар хайртай би тэднэртэй. За тэгээд нэг тодорхой хэмжээний тасгал энтрийн үйл зүгээр юм уу гэж би бодсон. Тэг би хүүхдтэй амар их ахлахдаг байхгүй өдөр. Тэгээд ер нь бол ахлах байж болж байна. Тэг бит хоёр бас тасгалд явдаг. Бит хоёр хоёлаа пилатест явдаг. Тэр л хүүхдтэйгээ хамт явж болдог. Хүүхдийн насардаг багш тэнд нь байдаг байхгүй. Тэгээд 7 хоногт яг нэг л өдөр явдаг л та. Тэндээ бас хүрхэн найзуудтай. Бас зөндөө ээж найзууд, гадаад ээж найзуудтай. Тэгээд би бас амар стрессцэн бүр ингээд burn out буюу ингээд бүр ингээд бүх юм толгойд ингээд ороод ингээд нэг дор ингээд бүр ингээд галзуурах гэж байгаа үедээ би нэг та нар ийм тоглоом мэдгүй word search гэдэг тоглоом мэдгүй. Би тийм нэг ном авчихсахгүй бүр дээр үед бүр ингээд Kmart энэ төр зардсан маа нэг $4-5 гэд ингээд цаасан дээр би утсан дээр тоглохоор жоохон бас хитиг утасны хамаарал би чи ингээд бичлэг энэ төрийг эдитлээд амар их дэлгэцэн дээр суудаг учраас зарим зүйлээ ингээд аль болох цаасаар хийхийг амар хичээдэг байхгүй. Ер нь амар ингээд хуучин сүгүнстэй гараар амар юм хүн бичдэг. Тэгээд тэр болохоор ингээд ном болохыг гаргацсан. Ингээд нэг үг хайж болдсон шүү дээ. Ингээд нэг бах үсэг ингээд холцсон юм ийм дөрвөлжин юм бах юм дотроос ингээд хажууд нь олох үгнүүдийн бичсэн. Тэг ингээд хүн үг болж хайж болдог төлөө мэд шүү дээ. Тэр амар миний стрессийг тайлдаг. Тэг би бас нөгөө ийм кодоор буддаг зураг амар зурдаг буддаг хгүй. Та нар анзаардаг бол миний бичлэгнүүдийн ард амар их тийм зургнууд байдаг шүү дээ. Анзаарч ирсэн ингээд хандаа өлгцөн. Тэгээд тийм юм бас амар хийдэг. Тиймэрхүү нүч ингээд нэг хэсэгхэн хугацаанд ч утгагүй ингээд яг ингээд толгойноос ч ингээд тийм тэрийг ингээд хийх зав ганцхан шүн хүүхдэд өмтөлчаал байдаг. Өдөр яг бас байж болно. Гэхдээ би бол ер нь хийхдээ шүнэл тийм зав гардаг. За тэгээд
маш цөөн тохиолдолд тийм маань найз намайг төрөхөд нэг ном өгсөн байсан. Тэгээ би тэрийг бас нэг эхлүүлээ. Тэгээ хаяа бас ном уншдаг. За ер нь тэгээл миний хувьд л маа бас нэг найз ирэхээр намайг авч дандаа сэлдэгin. Яа тэр бүр амар гоё. Би ганцаараа үед ирсэн ингээд яач юмдаггүй сэлдэг юм аа. Тэгээ маа найз ирж намайг авч чирч явдаг. Тэгээд тэр бас амар гоё ингээд refresh хийж толгоогоо ингээд тий ингээд оф хийгээ унтрахад амар нөлөөлт амар гоё идэг. Тэг ер нь тиймэрхүү ингээд юм анхаарал шаардсан юм хийгээд ирэнгүүт хүний толгой тэр хугацаанд хэсэг унтраад яг тэрэн дээрээ ажиллаж идэг. Яг тийм юм амар хэрэгтэй юм билээ. Тэгэхээр би бол ер нь иймэрхүү юмнууд хийх гэж оролддог болсон. Ер нь оролддог. Тэгээд мэдээж хүүхдээ харахаар хүүхдтэйгээ тоглохоор амар гоё. Тэг юус ингээл бүх ингээл асуудлаа мартаал тэгэл ингээл хүүхдтэй л анхаарал амар гоё. Хүүхдийн инээхийг харахад зүгээр ер нь бол зүгээр юу асуудал ямар асуудал байсан юм. Би асуудалтай байсан юм. Тэгэж бодтол өөр амар ховсдчихдээ штэ. Амар хөөхөн заяа бүр ингээл хот хидл инээж минийгээ сурчхаараа бүр үнэхээр хөөхөн бүр хүүгээ санчлаа. Тэгээд унтаж мундахт нь санж манад өөлж муулаад нэг хэсэг бас тэгдэг байсан шүү дээ. Тэгэл одоо болохоор ингээд нэг сар мартаа үеийнх нь дөнгөж төрсөн үеийнх нь зураг мөргийг үзэл амар уйлал зав хямраал ингээд миний хүс амар хурдан том болцсон байж тээ. Ямар хурдан юм бэ? Саяхан л төрж ирсэн шүү дээ гэл. Тэгээ өнөөдөр ингээд манай хүү 4 сар хүрээ 4 сарын зураг одоо төрсөн өдөр шиг нэг жижигхэн юм хөөх юм тэмдэглэдэг байхгүй. Тэгээд тэрийг тэмдэглэсэн чинь манай хүү бүр ямар том болцсон юм бэ гэж өөрөө ирэхгүй бодогдлоо. Тэгээд бас хурдан юм аа гэж бас айгүйх бодож дотроо жоохон гунигллаа. Тэгээд энэ ялахын үнэхээр хурдан, үнэхээр жоохон богинохын юм байна гэдгийг бүр аюу ойлгосон өдөр байлаа гэхгүй. Тэгээд ер нь бол маш их юм ганцаараа мэдрэмжийг л ер нь аюух автын байна. Гэртээж тэр гадуурч тэр ер нь бол энийг гэхдээ би нөгөө нэг ингээд хэрвээ Монголд ингээд төрсөн бол мэдээж тодорхой хэмжээний ингээд хамаатансаа дойр зүрийн хүмүүс ингээд орж гарах хүн ихтэй айгүй бас дэжгүй байх байсан юм байна гэж бодсон. Энэтэй бас холбоотой гэж магадгүй. Гэхдээ тэглээгээд би Монголд төрж байгаа ээжүүд амархан байгаа гэж юусоо хэлээгүй шүү. Ээж болгоо адилхан байгаа заяа. Ерөөсөө энэ ээж болох энэ нөхцөл байдал дээр ч амархан гэсэн юм ерөөс байхгүй шүү дээ. Бүгд яг адилхан юм туулж байгаа. Гэтээ ингээд нөгөө тодорхой хэмжээний тэг ингээд туслах хүнтэй байвал мэдээж энэ нөхцөл байдал арай дээр баа тий. Яг ингээд туслах хүнгүй хоёулахнаа ингэж хаягдчихж байгаа хүмүүс л бас үнэхээр чангал юм байлээ. Тэгэл амар олон шин ситуац нөхцөл байдлуудтай ингээд нүүр тулж байгаа байхгүй юу? Олон нийтийн газар хүүхэд гинт ойлвол яах вэ? Автобус унаад тренд явж байхад тий феринд явж байхад хүүхэд ойлвол яах вэ? Гинт хүүхэд маань тий ингээд баас нь нэвтрээд ингээд памперс нь нэвтрээд ингээд бүр тийм аксидент болоод ингээд олон нийтийн газар ингүүл яана хаана очиж солих уу яах вэ амар их юм зөө. Тэд нар чинь ингээд яг би тэрийг ингээд би даад шийдвэр гаргаж ингээд одоо зохицуулах хэрэг болж байгаа байхгүй юу. Намайг нөхөртөөгөө эсвэл ээжтэйгээ автагаа эсвэл үүдээ нэг хамаатантайгаа эсвэл нэг найзтайгаа ч юм уу явж ивэл тэг нэг учиртай шүү дээ. Ингээд за би ингээд хүүхийг энийг ингэж чи найзтай энийг ингээд бариад өгөөч тэгвэл би энийг харчаад ингээд цэвэрлээтэй ч юм уу ингээд учир нь олдох байхгүй юу. Яг ингээд хоёулахнаа хахад бол бас л чанга штэ. За тэгэл нөгөө нэг ганцаараа усанд орох, ганцаараа бүр 0 орох ч ирэх маань ингээл амар боогддог. Тэгэл нөхрөөгөө ирэхийг хүлээж мүлээдэг ч юм уу те ингээл тэгээд ирэнгүүт энэ минь чи өөрөө бас ингээ хүний нөгөө юм existence crisis буюу ингээд оршихуй хямрал гэдэг чинь монголоор за энэ бүр амар философик ойлголт заяа. Гэхдээ яг ингээ үнэхээр literally яг үгээрээ бол оршихуй хямрал. Яг оршин байгаа даа ингээ хямрах. Тийм ингээд өөрийнхөө ингээд байгаа байхгүйд ингээ бүр эргэлздэг ч юм уу. Ингээ бүр ингээ амар ийм self denial энтерт ордог. Тэр нь болохоор өөрийгөө бас амар үгүйсгэж мүгүйсгдэг болж молол. Тэгээ энэ дээр нэг амар self denial юу байдаг вэ гэхээр би ийм хөрх хөвгтөд олчид яга хямраад байгаа. Юундаа хямраад байгаа гэж ингэж өөрийгөө амар үгүйсдэг. Гэхдээ нөө тэгж болохгүй байхгүй. Чи хямрах бүрэн эрэхтэй. Чи угаасаа баг хямрах ёстой ч юм уу тий. Ёстой ч сайшин. Гэхдээ чи хямрах угаасаа эрэхтэй. Чи хүн юм чи хямарна. Тэгэд гол нь чи ганцаараа хямраагүй. Ийм байдалд байгаа маш олон ээж байгаа. Бүгд хямарж байгаа. Тэгэхээр энэ бол ингээд нэг юм юу гэдэг ганцхан чи ингээд байгаа биш. Тэгэд ганцхан өөрийгөө тэгээд байна гэж бодоод бас амар бусдаас өөрийгөө тусгаарлаж болохгүй яадаг бол бүх юм яг ингээл төсөл байдал яг л ийм явагддаг ингээ байдаг зүйлээ гэдгийг айгуус ойлгох хэрэгтэй юм байлээ. Тэгэд
ер нь бол яг энэ аяллаас амар их юм сурч авч ийн. Шин зөндөө мэдрэмжүүдийг муухай сайхан маш олон мэдрэмжийг авч байгаа. Мэдээж хүүхдтэй бол дандаа жаргалтай байхгүй шүү дээ. Зөндөө юм болж байгаа шүү дээ. Тэгээд бас нэг юм нэг social life дээр ингээ амар гоё хүмүүс гарч ирээл ингээл төрсний дараа ингээл амарлаг ирч хүчтэй нүур ам хуруумсаа будаад би тэрийг нэг хэсэг харж амар их ямарсан айгуу сонио. Тэгэл юм бол очиж ингээл хум суруугаа бодвол гал тэгэл за хүүгийн хүүхдээ хажуугаар ингээ яг үнд надад бол ингээ аяг төвхтэй байхгүй энэ хумс хурмаар зүгээр л мөрөөрөө тий би баг ингээд ийм амар хими бодтой хумс хуруу гэрэл мэрэлтэй юм хүүхдэд маань хүрнэ гэхэр сүултээ баг өөр хямраадсан бэжиж амар хумсаа ботлох гал ингэж мэнгээл сүултийн нөгөө яг яагаад тэгээд байгаа юм болоо би ингээл яагаад амар ингээл тий завгүй ингээл амар стресс зөндөө ингээд ийм юмны хажуугаар хүүхдтэй байх цагаа хумслан байраа ингээд би хумсаа бодуулах гэж яваад байгаа юм болоо гэж бодсон чинь social influence амар их байд юм бил ингээд төрснөөхөө дараа хүн ийм биш тий энэ хүн ингээд надад баг зэрэг төрчөөд ийм гоё штэ тэгж яхад би одоо энэ гэж амар боддог. Тэр үл бүр зүгээр хамгийн дебил хамгийн тэнэг бодол заяа. Тэрийг бүр хаях хэрэгтэй. Мэдээж тэр хүмүүсийн амьдрал шал өөр байгаа. Магадгүй тэгэх цаг зав нь тэр хүмүүс зөндөө байгаа. Хин нэг нь тэр дэрэгдэн тусалж байгаа тийм үү. Тэгээд яг ингээд би ингээд хоёулахна байхдаа хизээч юу гэдэг хүүхдээ хумсны салуунд авчицснаа би хумсаа бодуулах суучих чадахгүй шүү дээ. Надад тийм боломж хаач дээрээс нь тэр үл тэнэг байхгүй. Хүүхдээ хизээч хумсны салуун руу угаасаа авч явахгүй шүү дээ. Тэр чинь амар хортой газар. Тэгэл хүүхдээ хизээч юу гэдэг ингээд хажуудаа тавьчиад би хүсээд суулчихдаггүй тийм үү. Эсвэл бодуулаад суулчихдаггүй шүү дээ. Тэр чинь бас нийл хими хор. Тэгээд хүн болго ингээл нөгөө юм турах мурах за нөгөө биемийн галбирын бас нэг тийм хямрал амар их явагд юм билээ. Гэтэ миний хувьд бол би тийм юм ер нь гайгүй байгаа гэж өөрийгөө бодоод байгаа. Тэр минь нэг амар ач холбогдлохгүй байгаа. Миний бүр 1000 нэгдэх асуудал тэр турах мурах бол яг мэдээж тодорхой хүмүүст мэдээж амар том асуудал байж болно л доо. Гэхдээ миний бодлоор ингээд бас нэг энд ингээ айгүй нөлөөлдөг юм ингээд ингээд төрснөөхөө дараа ингээд турах ёстой гэдгийг ингээд амар үлгэрлэн харуулдаг social influencer-ууд амар их болцсон. Яг ингээл төрөөл араас нь ингээс лаг байх гал янз юм хийгээл ингээл амар яг хэдийгээр энэ ингээд сайн үр дүнтэй ч гэсэн бас нэг талаараа нөгөө талаараа ингээд яг юм боломжгүй байгаа ээжүүд амар хямраад гэл юм шиг санагдсан. Тэгээ би бас нэг хэсэг яг амар хямраал ёо баг зэрэг шахуу төрчвөл ямар гоо ингээд эцэд нь ингээд идэм болоо би бас ийм юмд явахын сайн тэр гэл амар боддгоос ихтэй ингээд бүр сүултээ ёо лээ гадаа. Тэгээ миний энэ хүүхдтэйгээ байх энэ жоохон цаг хугацаа чи амар жоохон яг ингээ харах юм бол хүүхэд 8-7 хоног хүрэл ньюборн явахаа болчихж явах чинь энэ хугацаа бүр амар бөгөнтгөн сонсогдож байгаа сте. Тэнгүүд одоо манай 4 сар хүрч जैन тийм үү. Мөмний хамаарлал нь багасж байна. Өмнө нь 1 цаг 2 цаг дотор мэддэгсэн бол одоо 3 цаг 4 цаг мөм идэхгүй явж байна. Тэнгүүд ингээл надаас ингээл хамаарлал нь багассаар байгаа л мөмнөөсөө гарах үед бүр амар хямрах байхаа би гэж бодсон цаа. Тэгэл сүулдэ том болол хамт унтахаа болно. Тусдаа өрөөнд унтдаг болно. Энэ мэтчлийн ингээл ээжээсээ хамаарлал амар багсан. Тэгэхээр яг энэ үе амар нандинах хэрэгтэй юм байна лээ. Тэгээд дээрэс нь эмэгтэй хүн угаасаа л төрөөд тэг ингээд хүүхдэн том болчвол угаасаа л glow up хизээч хийж чадна. Эмэгтэй хүн тийм хүчтэй байхгүй. Тэгэхээр хэдүүлээ зүгээр л энэ үе ингээл гоё чийлрэл даваад гарах хэрэгтэй юм байлээ. Би бол яг тим дээрэл тавьцаа одоо бүрцгээ юу ч наалтхаа байсан гэдэг шиг зүгээр arongi shit заяа зүгээр ингээд ингээл байж байгаа л хүүхдтэйгээ сайхан ингээл эрхэлж ингэж надад дэлчхэн ингэж амьдралынхаа асуудлуудыг шийдэж байгаа л тэгээл тэр glow up нүур ам яасан үсгээзээ хувцас турах мурах нэрмэрийгээ полий гэж бодож байгаа. Хинч юу ч хэлсэн зүгээр битгий тоо заяа. Хүн амтэн чамд харгалцсан байна гэвэл битгий тоо. Яа гэх юм уусаа бүхэл бүтэн хүн өөрөөсөө хүнийг өөрөө дотор тэжээж байгаад хүнийг өөрөөсөө гаргаж байгаа юм чинь харгална шүү дээ. Яа гэх юм тийм үстэй. Тэгэхээр тэр мэрийг амар битгий хүн дээр бодож хүлээж аваарэ. За ер нь бол нэг юм байна. Миний ингээ яг өнөөдөр ингээ ярих гэж бэлдсэн юмнууд бэлдсэн ч гэж одоо ингээ би яг өөрийнхөө мэдрэмжүүдийг ингээ нэг ийм pinpoint болгоод бичсэн байсахгүй юу. Тэгээд bullet point болгоод бичсэн байсан юмнууд маань ингээд ийм байна. Тэгээд дараа бас ингээд сэтгэл зүйчтэйгээ яриад дараа нь ямар байсан тухай би та нартай бас хуваалцъя. Бас ингээ өөр нэмж ярих юмнууд байвал бас давхар хуваалцсан. Тэгээ та нар бас ийм сэдвэр бичлэг хийжээ гэж ботсон юм байвал комент үлдээгээрэй. Би бас амар уган та нарын сэтгэлийг сонсч бичлэг хийдэж та нар анзарч ирсэн үү? Яг ингээл нэг юм асуунгууч яг тэр сэдвэр нь хийдэг байхгүй. За тэгээ инстаграмаар бас орж ирээд бичиж болно. Та нар миний инстаграмыг мэдж байгаа бах тий. За тэгээ хэдүүлээ энэ үеийн хамтдаа даваал гараа да. Одоо өөр угаасаа ямар гэрээ даалгавар ажил төрөл байсан болж одоо цугтаалтай юм шүү дээ.
одоо ажил байсан бол хаяж таслаад унтахсан тий. Гэрийн даалгавар байсан бол зүгээр халтууртаад болгосон. Энд ч одоо бүхэл бүтэн хүүхдээ өсгөж байгаа шүү дээ. Тэгэхээр дийдүүлээ. Сайн сайхны төлөө хүүхдийнхаа тэр нэг алгын чиний амьтны төлөө л одоо амьдарч ийн. Тэгэхээр хэдүүлээ гоё эргээр хүлээж аваад тэгээд энэ бичлэгээ ингээд дуусгая. За тэгээд хэдүүлээ дараагийн бичлэгээрээ бас шүшөөл мэдээлэлтэй судалгаатай өөр зөндөө гоё юмнуудтай хуваалцъя заяа. Бас хаяа ингээд зүгээр л чалчдаг бичлэгийг гоё штэ. Ингээл амар учир зүггүй өдөр шөнөгүй би ингээл нэг юм судалгаа хийгээл хүүхдэд тийм юм сайн хүүхд ингэвэл мүү тэгвэл мүү гэл ингээд балаараа сууж байгаас хаяас амар хэцүү штэ. Зөндөө их юм унших хэрэг гардаг хгүй тэр чинь. Тэгэхээр хэдүүлээ хаяа бас зүгээр л ингээд найзуудаараа ингээд чалчиж байгаа юм шиг бичлэг хийж за гоё хов мов ярьж заяа. Австралийн хов ярьцгаая. Тэгж үгүй. За ийм байна дээ хэдүүлээ дараагийн бичлэгээрээ уулзъя. Түр баяртай.